мөрөөдлийн нэвтрүүлэг Цэлмэг кибер сургуультай хамтраад за 3 хүүхдийг үн төлбөргөө тэтгэлгээр сургахаар болсон баяртай мэдээг одоо яг энэ цаг мөчид та бүхэндээ дуулгаж байна. За ямар гоё өнгөлөг сургууль ээ. Цэлмэг кибер сургууль. За их орны хөгжил энгийн зүйлээс эхлэлтэй Цэлмэг сургууль гэсэн юм байна. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бол эрх хичээлийн жилд буюу бид нэр дунд ахлахангаа авч байгаа учраас за 10-аас 12 дугаар ангийнхаа сурагчдад бас боломж олгоод нийт 3 хүүхдийг бол үн төлбөргүй сургуультай нэг жилийн хугацаатай суралцуулах ийм өсөлттэй байгаа байхгүй. Тэгэхээр 10 дугаар ангийн хүүхдүүд бол одоо 3 жил өнгөө сурна гэсэн үг шүү дээ тий. 10, 11, 12-то өнгөө сурна гэсэн үг. 11 дугаар ангийн хүүхдүүд маань 2 жил гээд явчихна шүү дээ тий. Тэгин. За сургуулийн тодорхойлолт дүнгийн хавсралтаар бол баталгаажиж бол ирэх боломжтой. Эсээгээ бол бид нар манай сургуулийн аль бис нэмэл хаяг руу бол илгээгээд за тэндээсээ бол үндсэн сонгон шалгуултууд бол хийхээр байгаа. Математик, технологи, англи хэл, хятад хэлний гүнзгийрсэн сургалттай. Хүүхэд маань өөрөө яг програм бичих сонирхолтой бол мэдээлэл технологиороо зураг зураад дизайн тал руу сонирхолтой бол дизайн технологиор гүнзгийрүүлээд үзнэ. Гүнзгийрүүлээд үзнэ ч нөгөө хоёр хичээл нь бол хаягдахгүй дагалдах хичээлээр ороод явж байгаа. Сургууль айл сургуульд явж байгаа. Төвлөлтөөр хуур такондо дургийн дагуулын битган сэтгэгч. Яг ийм хүүхдийн бүтээл сэтгэлгээнээр тулгуурсан системийн хөтөлбөртэй. За энэ хүү системийн хөтөлбөр маань хүүхдүүд яадаг вэхээр мэдээж одоо яг энд ийм дөрөв хүүхэд бол тоглонгоо суралцсан гэсэн үг. Эрхэн бүтээлтэйгээ танилцах гэдэг ийм үе шатууд бол байна. Хамгийн их сэтгэл хангалуун байгаа зүйл бол маш сайн ангийн багштай бүх зүйлээ шавнартай зориулдаг. Хүүхдийнхаа анхны суур боловсролыг нь маш сайн тавьж өгөх болов гэсэн үндсэн дээрээс энэ сургуулийг сонгосон байгаа. Тэгээд сонголт маань ч бас буруу байсангүй үр дүнтэй байна л гэж хэлэх гээд байгаа юм. Сургуулийн захиргаа, багш, эцэг эх, сурагч гэсэн эдгээр дөрвөлсөн холбоог бол сайжруулах зорилготой ERP систем гэсэн. Бас өөрийн гэсэн хатуустай технологийн чиглэлийн анхны сургууль гэдэг олон давуу талтай танай сургуульд бол байна. Тэгээд миний хувьд ч гэсэн баярлж байна. Одоо 3 хүүхдийг үн төлбөргүй нийгмийн харилцааны хүрээнд одоо оруулна гэдэг бол бас том ажил юм. Мэдээж тухайн улс орны бол хамгийн гол үнэт зүйл бол мэдээж бага насны хүүхд сурагч байдаг. За түүний дараагаар бол боловсрол заашгүй байдаг учраас бид нар нийгмийнхаа хариуцлагын хүрээнд за мэдээж тэрийг биелүүлэхийн тулд зорион ажиллаж байгаа учраас энэ маань бас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хийж байгаа томоохон ажлуудын нэг гэж бол харж байгаа. За амралтын өдрийн мэндийг хүргэе үзэгчтэй мөрөөдлийн нэвтрүүлэг Цэлмэг кибер сургуулиас үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За үзэгч та бүхэн санаж байгаа бол бид яг сарын өмнө Цэлмэг кибер сургуульд 3 хүүхдийг 100% тэтгэлгээр сургах хөтөлбөр зарласан байгаа. 2 дахь шинжилгээ хийхэд бол нэлээдгүй бас хугацаа орсон баг тий. За ер нь бол манайд 300 гаруй материал бол ирлээ. За би манай сургууль буюу эхлэл брэнд компани харьяа сургууль гэж бол явдаг. Цэлмэг кибер сургууль маань нийгмийн хариуцлагын хүрээнд бол энэ хичээлийн жилд за 3 хүүхдийг бол сургуультай суралцах эрхийг гардуулахаар бол яг энэ мөрөл бэлэг нэвтрүүлэгтэй бол хамтарч ажиллаж байна. Өнгөрсөн хичээлийн жилд бид бас нийгмийн хариуцлагын хүрээнд 125 сая төгрөгийн тэтгэлэг зарлж хүүхдүүдэд 125 тэтгэлэг олгосон бол за энэ хичээлийн жилд бол тэр 150 сая төгрөгийн сантай за ийм ажлуудыг бол зохион байгуулсан. За түүний маань нэгэн хэсэг нь бол энэ хөтөлбөрийг бол байлаа. За хот өдөөгөөс нэлээдгүй олон материал ирсэн байна тий. 300 гэдэг чинь баггүй материал. За Цэлмэг кибер сургуулиал үзэгч та бүхэн мэдж байгаа. Одоо IT технологийн чиглэлээр төрөлцсөн хамгийн анхны Монголд ганцгаа сургууль гэж хэлэхэд болно уу? Тэгээ ер нь бол манайх Монголд анхны технологийн сургууль гэж бол явж байгаа. За технологи гэхээр хүмүүс ер нь их хвчлэн дандаа компьютертэй холбож бол үздэг. Гэхдээ бол технологи гэдэг маань ерөнхий утгаараа нэршилтэй. За дотроо бол 3 төрөлд бол хуваагддаг. Мэдээллийн технологи, за техник бол электрон технологи, дизайн технологи гэдэг 3 хэсэгт бол хуваагддаг байгаа. За тэгээ мэдээллийн технологи маань дахиад дотроо задраад компьютер програм хангамж, график дизайн гэж цаашаа бол илүү наривчлалтаар бол гүнзгийрэн судлагддаг. За тэгэхээр манай сургуулийн хувьд бол 1-ээс 12 дугаар ангитай. За эхний 4 жилиг бол бид нэр хүүхдээ бол төлөвшүүлэх үе шат, дараагийн 4 жилиг бол бид нэр чиглүүлэх үе шат. За түүний дараагийн 4 жилиг бол бид нэр мэрэгшүүлэх үе шат гэсэн ийм 3 үндсэн үе шатн дээр бол суурилж за яг технологийн суурь мэдлэгийг бол олгоно гэсэн юм зорилготойгоор бол хичээлж байгаа Монголын анхны технологийн кибер сургууль байгаамаа. Танай хамт олонд баярлалаа. Нэвтрүүлэгтээ хамтраад нийгмийн хариуцлагын хүрээнд бас хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийг биелүүлээд ирээдүйн мэргэжлээ сонгоход нь бас нэлээдгүй түлхэц болж байгаа гэж ойлгож байна. Тэгээд энэ хоёр хүүхдээс өнөөдөр нэг хүүхд маань сонгож эрхийн бичгээ гардаж авах хэрэгтэй байгаа. Одоо өөр хангаа аймгаас ирсэн
Ариун болор. За Сэлэнг аймгийн Мандал сумаас Мишель гэдэг энэ хоёр хүүхэдтэйгээ ярилцахад бэлэн болсон байна. За сайн явж ирсэн үү? Сайн байна уу? За хаанаас ирлээ? Хэдэн километрийн холоос ирв? За Өвөр хангай аймгийн 12 хотоос ирсэн. Тэгээд бараг 400 500 км санаас ирсэн. Энтэйг ирсэн. Шууд ганцаар ирсэн. Аав ээж хоёр маань одоо нэг аа маань өөр газар ажилладаг, ээж маань болохоор натан хамт байдаг. Тэгээд ээж болохоор шууд ажиллаа их болохоор тэнд үлдчихсэн. За манай сургуулийг сонгосон шалтгаан нь юу вэ? Өөрөө ингээд зорилгыг тодорхойлохдоо би ерөөхдөө ингээд технологийн салбар буюу мэдээллийн технологид програм хангамж гэж тодорхойлсон байхгүй юу? Тэгээд яагаад энэ салбарыг сонгосон бэ гэхээр нөгөө нэг ингээд байгалийн нөхцөл ингээд одоо хязгаарлагдмал нэг л өдөр ингээд дуусч мэднэ. Харин оюуны нөхцөл болохоор ингээд хязгаарлагдмал биш. Ингээд цаашаа шинэ юм төрөөл гараад яваад байна гэж боддог. Тийм болохоор ингээд би одоо энэ салбарт хүч зориул илүү надад ашигтай юм болов уу гэж бодсон. Тэгээд бас ингээд олон улс орнуудыг хараад байгаа технологийн салбар нь хөгжсөн бол цаашаа ингээд улам илүү хөгжилтэй болоод дэлхийд танигтад явдаг юм санагдсан болохоор технологийн салбарыг сонгоод тэгээд зорилгоо ингээд айгүй тодорхой ингээд ер нь бол болгочихсон байсан. Тэгсэн чинь ингээд танай тэтгэлэг гарч ирэхээр нүнхээр баярлаад тэгээд шууд амар сайн бодож аваад 2 өдөр гарan суугаад эсээгээ бичээд тэгээд бусад зүйлтэйгээ хамт явуулсан байгаа. Тэгээд танай сургуулийн ингээд одоо ингээд нэгэнт орох гэж байгаа сургууль байна гэж судалж утсан. Тэгсэн чинь ингээд ахлах сургуулийн сурагчдад гэхэд маш олон гоё хөтөлбөрүүдтэй тэгээд хүүхдүүдээ ингээд дан ингээд нэг талаар ингээд сурлагаар нь биш IQ буюу нөгөө нэг урлаг, спорт гэх бүх талаар нь хөгжүүлж байгаа надад үнэхээр таалагдсан. Ерөөхдөө айгуу сайн судалсан эсээгээ бичээ явуулсан. За эсэний хадлаар товчхон шиг яриад өгч. Storytelling гэдэг нэг тийм юм их юм бол би нөгөө нэг юу ингээд утсан дээрээ ихэнхдээ юмнуудаа ичдэг байхгүй юу? Бичээ баримтаа боловсруулаад тэгээд компьютер дээр хийвэл амар юм болоо гэж интернетэд сууж агаад тэгээд эхнээс нь ахуулаад бичихтэй ингээ юунаас эхлүүл зүгээр юм болоо гэж бодоод өөрийгөө танилцуулахаас ахуулаад өөрийнхөө зорилгыг яриад өмнө өөрт зохиолж исэн сторинуудаа оруулаад тэгээ ер нь бичсэн байгаа. Тэгээд бас хажуугаар нь судалгаанууд хийгээд судалгаан дээр үндэслээд жоохон баримтууд нэмээд тэгээд эсээгээ бичиж явуулсан байгаа. Дундаас нь эхлүүл ингээ 2 жилийн өмнөөс гэсэн шүү дээ. Нөгөө карантин тавигдаад тэгээд би карантиныг болохоор анхандаа бас ингээд ангийнхантаа уулзч чадахгүй, найзуудтайгаа уулзч чадахгүй байна гэж бодсон боловч ингээд зарим хүүхдүүд ингээд карантиныг айгүй тодорхой юугаар боломжоор хараадсан. Надад ч гэсэн тийм боломж байгаа юм байна гэж бодоод шууд одоо ингээд интернетээр одоо юу хийж болох уу, юу одоо цаашдаа би юу ивэл ингээд наад хэрэгтэй, устдаа хэрэгтэй, ер нь юугаа ивэл хөгжиж болох уу гэдэг зүтнээс нь хайж үзээд тэгээд өөрийнхөө зорилгыг тодорхойлсон талаараа бичсэн дээрээ. Тэгээд зорилгынхаа зорилтууд бол алхамаар нь ерөөхдөө бичсэн тийм хүн. За манай Ариун Болрын хувьд бол эсэгийг нь бол уншсан. Маш гоё эсэ бол бичиж явуулсан байсан. Би бол одоо баг 3 дахь удаа уншиж байна. За тэгээд манай сургуульд суралцснаар за чамд ямар юм өөрчлөлт давуу тал үүсч бий болно гэж тооцоолсон бэ? Би нөө эсэн дээрээ дурдсан нөгөө өөрийнхөө чадварыг 21-р зууны энгийн скил буюу soft skillтэй харьцуулаад бичсэн байгаа шүү дээ. Тэрнийхээ хувьднаас нөгөө талаас нь харахаар нөгөө hard skill буюу нөгөө нэг 21-р зууны ингээд иргэн гэдэг утгаараа маш хэрэгтэй чадварууд байх хэрэгтэй шүү дээ. Яг тэрэн дээр үндэслээд hard skill дээр нь болохоор ингээд програм хангамж ашиглах чадвар, гадаад хэлний чадвар гэх мэтлэн ийм том чадварууд орж байгаа байхгүй. Тэгээ би танаа сургуулиуд ороод ингээд суралцаад ирвэл надад юун төрөнд ингээд англи хэл болон хятад хэлний чадвар суун. Дээрс нь ингээд програма бүр илүү одоо уул нь би ингээд ихэнх төвшөнд ингээд ашиглаж чадах ч гэсэн надад бүр илүү ашиглах тийм боломж гарч байгаа. Тэгээ яг өөрийн тодорхойлсон чиглэл болох нь технологийн салбар руу илүү ойртож өгч байгаа. Тэгээ танай сургуулийн ахлах сургуулийн сурагчдын хөтөлбөрт үнэхээр хамрахтыг хүсэж байгаа. Хэрвээ чи манай сургуулийн сонгон шалгуулалтанд тэнцээд манай сургуульд элсэн орсон тохиолдолд за түүний мэдээж бид нар боловсролын байгууллага учраас чамд ямар нэгэн ур чадвар, софт болон хард скиллийн бүх чадруудыг бид нар чамд төлөвшүүлж өгнө. За түүний дараа тэгвэл буцаагаад сургуульдаа оруулж чадах чиний хувь нэмэр чинь юу байх вэ? Би ингээд одоо нэг танай сургуулийг судалж үзээд тэгээд эхлэл брэнд буюу Монголын нөгөө хамгийн анхны гар ухаалаг утсуулан бус технологиг оруулж ирээд байгаа брэнд шүү дээ. Яг тэр байдлаас хараад би өөрийгөө одоо ингээд энэ салбарт ажиллаж байгаа юм чинь яг энэ эхлэл брэндэд бас ажиллаад энийг илүү хөгжүүлээд дэлхийд таниулах тийм боломжтой юм болов уу гэж бодсон.
За тэгэхээр эхлэл брэндтэй хамтраад сургуулаа дэлхийд гаргах нь шүү дээ. Яг За, тэгвэл үлдвэрэл болох жишээ. Ирээдүйд тэгээ өөрийгөө одоо ямар байдлаар төсөөлж байна одоо нэг 5 жилийн дараах ариун болрыг. Одоохондоо ингээд 5 жилийн дараа гэх юм бол ойрын 5 жилийн дараа гэх юм бол юу ч гэсэн ингээд ерхий боловсролын сургуулаа төгсөөд өөрийнхөө хүслийн сургуульд ороод маш шамдангуй суралцаад тэгээд түүний дараагаар төгсөж ирсэнийхаа дараа Монголд ирээд нэг өөр ингэсэн ч юм уу эсвэл эхлэлдээ ч юм уу ингээд бүтээгдэхүүн бараа бүтээгдэхүүн гараад олон нийтийн хүрээлэх аягүй хүсдэг. За хичээлээс гадуур ямар авьяастай байна? Ямар шагналгаа явсан байна? Яг гэх юм бол нэг би өөрөө тийм дуулах бүжиглэх авьяасаас илүү нийгмийн ажилд аягүй итгэвтэй байдаг байхгүй юу? Тэгээд нэг хэдийгээр тийм нэг гоцгой дуулах бүжиглэх авьяас байхгүй ч гэсэн зарим үед өөрийгөө сориод спортын тал руу явж исэн. Тэрүүгээрээ 2019 онд аймгийнхаа жуудаа болон самбүхийн тэмцээнд хүрэл медаль авчижсэн. Түүнээс гадна нөгөө нэг боловсролын яамнаас жуух бичиг авчижсэн. Тэгээд бусдаар нөгөө нэг англи хэл дээр ном унших юу болдог штэ тэмцээн болдог. Яг тэрэн дээр оролцоод бас улсад 2 дугаар барь эзэлж исэн. Нэг тиймэрхүү. За жуудагаар хэдэн жил хичээсэн юм? Яг нэг л хэд би нөө хичээлж байгаагүй амар тохиолдсон байдлаар манай хамаатнууд хөдөөнөөс ингээ бөөнөрө барилдаг хүмүүс байдаг байхгүй юу. Тэгээд ирээд би үзээ сууж исэн чинь багш нэрснэ миний өө барилах уу гэхээр за гэдгсэн чинь намайг ингээ шууд дараа чи жин дээр очиж жинлээд тэгээ шууд жиндээ оруулчихсан. Тэгээ маргааш нь шууд гараа барилдчихсан. Тэгээ оройн хүрэл медаль аваад зогсчихсан. За ур чадвар гэдэг дээр C+ гэдэг хэл үзэж байгаа гэж шүү дээ. Ер нь энэ програмчлалын хэлний анх шатлалын энгийн програм бичиж чаднаа гэдгсэн байна те. Тэгэхээр ер нь бол програмист буюу програм хангамж тал руугаа явах илүү сонирхолтой гэж ойлгож болох уу? Ерөнхийдөө бол тийм дөө нэг энэ жилээс ахуулаад суугаад ер нь нэг сарж болоог байгаа. Саяндаа 23-7 хоног болж байгаа. Тэгээд манай багш ингээд гинт намайг сонгоод тэгээ бас л нөгөө нэг олимпиад бэлдсэн байхгүй юу. Тэгээ би чинь 5 хоног ингээд эхнээс нь ахуулаад сураад ингээд юу хингийн нөгөө нэг томьёон дээр код бичгээс ахуулаад массив хүртэл сураад тэгээд шууд олимпиадад орсон. Гэтэ үнийг хэлэхэд амар хүнд байсан. Манай аймгаас 3 оноо авсан хүүхэд 1 2 3 дугаар барь аваад орсон. За тэгээ багш чиний нэмэлт ур чадварууд болон бусад зүйлстэй бүгднтэй нь бол танилцсан. За тэгэхээр чиний хувьд бол энэ харилцааны ур чадвар бол маш сайтай хүүхэд бол байна гэж тодорхойлж байна. За тэгээ өөрөө ийм хичээнгүй сурагч учраас маш олон амжилтуудыг гаргасан бахаа гэж бол бодож төгөнд сунаа. За тэгээд англи хэлний мэдлэгийн түвшин бас нэлээдгүй сайн юм байна тийм ээ. Бүр орчуулах чадвартай гэж бас бичсэн байна. Тэгэхээр англи хэлний гүнзгийрэлсэн сургалтын ангид яг хэдэн жил суралцж байгаа вэ? Яг 8 дугаар ангидаа анх ороод тэгээд 9 дугаар ангидаа 1 жил сураад байжсэн чинь карантин болоод тэгээд ерөнхийдөө онлайнаар тэгээд гэртээ бие дагаад сурсан байна. Нэг хүүхдийн өөр удирдах байгууллагт хэр удаа явсан? Олон нийтийн ажил ер нь ямар ажил хийжсэн? Одоо нэг сургуулийнхаа өсвөрийн сэргийлэгч гэдэг клубд анх 7 дугаар ангид ороод одоо бараг 5 жил болох гэж байна. Тэгээд энэ жилээс өөрөө ахлагч нь болоод хүүхдүүд удирдах явж байгаа. Тэгээ манай яг өсвөрийн сэргийлэгч клубын хувьд гэх юм бол сургуулийн ойр орчинд эргүүл хийх, хүүхдүүдэд нөлөөллийн ажил, сургалтын ажил хийх, тэгээ цагдаа байгууллагатай хамтарч ямар нэгэн байдлаар сургалт нөлөөллийн ажлууд хийдэг. Харин лидер сурагчдын академид орсон гэсэн шүү дээ. Лидер сурагчдын академи болохоор жилд 2 том үйл ажиллагаа байдаг. Нэг нь оюуны давлага, нөгөөх нь спортын давлага гэдэг 2 том үйл ажиллагаа тогтмол хийдэг. Спортын давлага болохоор сакс болон волейболын тэмцээн. Нөгөөд нь болохоор оюуны давлага болохоор ихтгэлийн тэмцээн явуулдаг байгаа. Тэгээ ихтгэлийн тэмцээн сайхан болоод ер нь өмнөх бүтээл сайнлаад туссан байна. За чиний бодлоор хот хөдөөгийн хүмүүсийн ялгааг юу гэж хардаг вэ? Миний хувьд нэг би нэг юм дээр айгу дэмжиглэн гэх юм уу. Манай би өөр ингээд хятад хэлийг сураад хятад руу явах айгу хүсэлтэй ер нь хятад хэлд очиж сураад буцаж ирэхийг боддог. Тэгсэн чинь нэг манай аймагт гэсэн чинь хятад хэлний сургалт байдаггүй. Тэгээд тэрийг заавал аав ээжтэйгээ би ингээд ярилцсан би хятад хэл сурмаар байна. Би юмар байна гэдгсэн чинь яг энд байдаг юм чинь 103 сарда юу одоо хэлнийхээ сургалтанд суух юм уу, бэлтгэл суух юм уу гэсэн. Тэгээд ер нь тэрнээс үзгээд ингээд хот өдөөгийн ялгаа гэх юм бол нэг тийм тэрний байдлаараа хотод байх юм бол илүү хөгжөөд илүү их зүйл мэдэж авдаг юм шиг санагдсан. Боломжоор илүү санагдсан. За чи хэрвээ
энэ сонгон шалралтанд тэнцлээ гэж бодоход ээж хоёр нь өөр хангаатаа байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр энд одоо хэний амьдрах уу? Манай аав зүрх намайг тэнцлээ гэх юм бол тэнд хасав байсан бол тэгээд энд орч ирнэ гэсэн шууд бодлоготой байгаа. Хашаашингаа зараад уу? Захгүй төвжиж харахад гэсэн. Төвжиж орхиод тэгээ энд тэгээ шууд охиноо дэмжиж манай аав зүрх нэг охин амар дэмждэг байхгүй юу? Ингээ миний ард ингээ бараг бат бөх байдаг хан шиг хүмүүс. Тэгээд ингээ яхаа буруу болохгүй зүйл дээр нь загнад зэмлдэг гэсэн намайг ингээ аягүй сайн дэмждэг. их сургуульд ер нь ямар сургууль сонгоно гэсэн бодолтой байна. Цаашдаа ямар сургууль сурах вэ гэсэн шүү дээ. Тэгээд одоо би болохоор ингээ шууд тэтгэлэг буюу ингээ хятад улсын улс руу зорино гэсэн бодолтой байгаа. Тийм болохоор юу ч гэсэн эхний ээлжийн хэрвээ ингээ Монголд сурахаар бол Монгол улсын их сургуулийн анги аваад орно гэсэн зорилгот байгаа. Хэрвээ хятад руу яваад тэтгэлэгт оролцсон гэх юм бол Цинхуа юм уу Бээжингийн их сургууль хоёрын нэг орно. Ээж хоёр нь өглөө гарахт нь юу гэсэн? Ээж хоёр л амжилт чаднаа л гэсэн. Өмнө ч гэсэн яг ингээд тэтгэлд оролцоо гэхэд миний охин чаднаа гэж тэгжсэн болохоор өөр юм хэлээгүй. За баярлалаа. Abercrombie & Fitch брендийн оригинал чанартай эрхтэй хувцсуудыг оруулж ирэн хамгийн боломжтой нэр худалдаалдаг Abercrombie & Fitch дэлгүүрээс бизнес амжилт нэвтрүүлэх үзэгчдэд яг одоо худалдаанд бэлэн байгаа хувцсуудыг танилцуулж байна. Тус дэлгүүрт Abercrombie & Fitch брендийн хавар намрын дотортой гүрдэг, эрэгтэй өмд яг бомбер буюу нимгэн гүрдэгнүүд, биеийн тамирын загварлаг хослолууд, эрэгтэй эмэгтэй малгайтай цамцнууд, футболкнууд, дугуй захтай болон поло загварын цамцнууд гээд өнгө загварын өргөн сонголттой загварлаг бэлэн хувцснууд худалдаалагдаж байна. Эдгээр хувцснууд нь хөдөө аялал зугаалахад өмсгөх тохиромжтой материал сайтай учраас угаахад бодог гарч сунаж агшихгүй, бөөсрөхгүй. Өмсгөд биед маш эвтэйхэн эдлэгээ сайн даадаг гээд олон давуу талыг нь хэрэглэгч үйлчлүүлэгчид хэдийнэ мэддэг болсон билээ. Хавар намрын шин загварууд худалдаанд ирсэн, сонголт ариун байгаа дээр нь худалдаа авалтаа хийхийг гурж байна. Хаяг их найд плаза 4 давхар 417 тоод, утас 99 50 91 99 55 28 24. Манай Сайн явж ирсэн үү? Сайн. За хаараас ирсэн бэлээ? Зүүн араагаас ирсэн. Сэлэнгийн аймаг Мандас. Вагоноор ирсэн үү? Машинаар ирсэн үү? Вагоноор ирсэн. За. За сайн байна уу? Өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаарай. За сайн байна уу? Намайг Цэнгмэд авахтай Мишель гэдэг. Би Сэлэнгийн Мандас сумд төрж өссөн. Одоо өөрсдөө сурж байгаа. Тэгээд ам бол гуруула ээжтэйгээ хамт амьдардаг одоогоор Анаа хотод оюутан 3 дугаар курсын оюутан байгаа. Тэгээ одоо Сэлэнгийн аймаг Мандас сумын 3 дугаар бүрэн сургуульд 10 ангид суралцж байгаа. За манай сургуулийг сонгосон шалтгаан нь юу вэ? Одоо угаасаа техник технологи хөгжсөн энэ цаг үед яг миний мэрэгчлэлтэй холбоотой тэгээд бас ингэ тэтгэлээс зарласан болохоор би сайн судлаа үзсэн чи яг нөгөө нэг миний сонирхож исэн мэрэгчлэлтэй холбоотой тийм сургууль хийсэн. Тийм цэлмэг кибер сургууль техник технологиг илүү их хүүхдэд дамгаалan заадаг. Тийм болохоор нь сонгосон. За өөрийнхөө даваа болон сул талыг нэлээдгүй сайн тодорхойлж бол бичсэн байна тийм ээ. За тэгэхээр хэрхэн даваа талаа хэрхэн улам өнгөлж сул талаа улам сайжруулъя гэж бодож байна вэ? Даваа талаа л ерөөсөө л алдахгүй өргөл санаад тэгээд улам ингээд суралцаж тааштай альва нэг зүйлээс суралцаж тэгжиж даваа талаа хөгжүүлнэ. Сул талаа болохоор сул талаа өөрөө мэдж байгаа учраас дахиж тийм алдаа гарахгүй шүү гэж өөрөөр дотроо бодож санаж явж давцаар байхгүй л хичээндээ. За Мишель ер нь хичээлүүд дээр хэр дүнтэй бэ? Одоо ерөнхийд нь хэлэх юм бол бүх хичээл дээр A сурж байгаа. Аль хичээл дээр илүү сонирхолтой вэ? Би математик, нийгэм, физик дээр сонирхолтой. Нэлээд олон шагнал авсан байна шүү дээ тий. Хичээлээс гадуур ямар авьяастай байна, ямар тэмцээн оролдоонд орж ямар шагнал авсан. Би нөгөө нэг 7-8 дугаар ангид оюуханы актем хичээлж исэн. Тэгээд төр завсартаа энэ жилээс дахиад явж эхэлж байгаа. Тэгээд Рубик шаа явуулж чадна тийм спорт үрэлт. Спорт одоогоор Рубик шаа спорт үрэлтөөр л хичээлдэг. Тэгээд шагналууд гэх юм бол би 6-аас 9-р хүртэл Сагсан бөмбөгийн манай сургуулийн биеийн тамирын багш дугуулan хичээлүүлдэг. Тэнд нь 6-аас 9-р хүртэл явж исэн. Тэгээ энэ жилээс
завсарсан байгаа гэр бүлийн санхүүгийн байдлаас болоод. Математикийн хичээл дуртай гэж байна. За дээрэс нь нэмээд энэ физикийн олимпиадаас орж исэн байна тийм ээ. Улсын хэмжээнд зохиогдсон физикийн олимпиадад 3 дугаараар эзэлсэн байна. За тэгэхээр ер нь чиний хувьд энэ шинжилгээ ухаан суурьтай хичээлүүдийг судлах илүү сонирхолтой гэж ойлгож болох уу? Тийм. Тэгээ шинжилгээ ухаан судлах тэр одоо хим, биологи, физик дундаа ялангуяа физикт дуртай сонирхолтой. За манай сургууль бол өөрөө ер нь бол математик, технологи, англи хэл, хятад хэлний гүнзгийрсэн сургалттай сургууль байгаа. За гэхдээ технологийн маань хичээл бол холбогдохгүй хичээл гэж бол огт байдаггүй. За хэрвээ технологийн хичээл, математикийн хичээлтэй холбогдох юм бол одоо яг энэ зохиогоод байгаа энэ бүх гар утас тийм ээ. За бүх зүйлстэй ер нь бол холбогддог. За физикийн хичээлтэй технологийн хичээл холбогдох юм бол одоо бидний амьдрал ахуйд хэрэглэгддэг бүх зүйлсийг зохион бүтээх бол боломжтой. За химийн хичээлтэй технологийн хичээл холбогдоод ирэхээр яг энэ эмнэлгийн байгууллагуудын тоногдох өөр өмчтэй бидний одоо энэ биоорганизмыг судлан шинжилдэг бүх зүйлс бол зохион бүтээгддэг гэж ойлгож байна. За тэгэхээр чиний хувьд одоо физикийн хичээлдээ илүү сонирхолтой, дээрээс нь манай сургуульд технологийн маань хичээлийг давуу тал болгон сонгон суралцсан байна. За тэгэхээр ирээдүйн одоо сонгож байгаа мэргэжил нь яг ямар мэргэжлэр суралцъя гэж бодож байна вэ? Яг одоогоор би энэ жил яг сонгосон, тогтсон мэргэжил сонгоогүйсэн. Тэгээ энэ жилээс яг IT инженер гэж бодож төлөвлөж байгаа өөрийгөө бол. Манай сургуульд сурснаар чамд ямар өөрчлөлт гарна гэж бодож байна? Мэдээж яг мэргэжлийнхаа дагуу технологийн хичээлдээ илүү сайн мэдлэг хуримтлуулж чадна гэж бодож байгаа. Тэгээд зөвхөн хичээл бас олон одоо яг би өмнөх сургуультай болохоор яг ингээд яг л нэг л төвшин хэмдэ байгаадсан байхгүй юу? Ерөөсөө хөвжиж зэвшгүй надад ерөөсөө ингээд жоохон тааруу хүүхдүүдтэй суралцдаг гэсэн яг юу. Тэгээд одоо ингээд шинэ орчинд ороод ирэх юм бол өөрийгөө ямар төвшөнд явж байгаа мэдээд хичээлээсээ суралцахаас гадна мэдлэг хуримтлуулахаас гадна хүүхэн тал дээрээ бас ахиас дэвшил гаргах гэж бодож байгаа. Даа миний төлөө хүлээсжүүлэн хөдөлмөрлсөн баатар байсан. Бид бивийнхаа бахархал нь байсан. Миний төлөө ямар ч хүн хэцүү цагт нурж унаагүй яг л уул шиг өвдөж ядарч ханалж байсан ч нүүрэндээ нэмсэл тодруулдаг жүжигчин байсан. Охиноо өсөхгүй тулд өөрийгөө үл тон хоол хийж өгдөг тогооч байсан. Миний аав алдарсан эрдэмтэн профессор биш ч энгийн нэгэн жолооч байсан гэд бичсэн байна. Аав жоох хайрх удаг хүн байсан. Тэгээд хайрх удаг болохоор ер нь л тухайн үед аав хайрхуулаад гэд тэгж айгүй их төвөгшөөж исэн аавыгаа. Тэгээ хамгийн сүүлд аавтай уцаар ирэхэд бол аав нөгөө арх уусныхаа дараа аав нөхгүй миний ах ээжигээ л хайрлж яваараа бас эмээгээ хайрлж яваараа аавны ах үйл өөрийгөө боддгоо юм. Яг хүний сайныг өнгөрсөн ухаардаг гэдэг тухайн үед ерөөсөө аавыг би хүнд зарагдаал яваад идэг гэж боддог гэсэн аахгүй юу? Одоо болохоор нөгөө талаас нь харахад аав зүгээр л хүнд үгүй гэж хэлж чадахгүй тийм тосч хүн байсан юм бэл. Хинтээ ирлээ чи? Би зуараас ганцаар ирсэн байгаа нөр. Тэгээд наашаа болохоор нөгөө манай ээжийн дүүн хөргөж гисэн. За хэрвээ сонгогдох юм бол энд хинийд амьдрах уу? Эмээгийн дээ. Аах нь уу ээжийнх нь юу? Ээж эмээ. Ээж нэдэг юм дээ. За одоо ээж хаачийг хариулах одоо миний ээж авах хаачийг хариулах тэр дундаа одоо ээж миний амьд бурхан блэ гэвцсэн юм шүү дээ тий. Тэгэхээр ээж хаачийг хариулж байгаа гэж боддгоо. Ер нь яаж хариулъя гэж боддөг юм. Ээжийн ачийг ерөө аав ээжийн ачийг хариулсан гэвэл зүгээр санааг нь заваачихгүй хүн шиг тий ямар нэгэн асуудал үүсэхгүй ерөн л сэтгэлийн амар амгалантай л амьдруулъя гэж боддог аав ээжигийн бодол. Тэгээд аавын ч мөрөөдөл нь яг намайг сайн хүн болоосаа гэдэг миний л хүсэж идэг тэр зүйл нь аавын мөрөөдөл. Ээжийг ч гэсэн яг адилхан. Ээж миний юу хүсэж байгааг л ээж мөрөөддөг. Намайг сайн хүн болоосаа л гэж хүсдэг болохоор би ээжийн ачийг бол санааг нь заваахгүй хүн шиг амьдраад өөрийнхөө хүсэл зорилгыг тодорхойлоод хүсэл мөрөөдөлтөд хүрвэл ээжигээ
ачийг хариулж индаа л гэж боддог. Одоогийн байдлаар би яг зорилгоо биелүүлэхэд арай болоогүй байгаа учраас жижигээр бол зүгээр ээжийнхээ ачийг бол маш энгийн зүйлээс эхлэнэ гэж бодож байгаа. Ажилдаа тараа ядраад ороод ирэхдээ гэр орноо цэвэрлсэн, хоол ундаа хийсэн. Аль эсвэл жаахан өөдөөс нь үг сурахгүй ч юм уу жаахан уцаарангу ярихгүй хичээдэг. Би яг үнэнгээ хэлгээд аав ээж хоёртойгоо амьдрахад байхад би муухай штайсэн. Өөдөөс нь хэрэлдээл. Тэгэд аав өнгөрснөөс хойш амар суралцаад дахиад ээжийг алдахгүй шүү гэж амар их бодоод ээжийнхээ өөдөөс үг сурах багсгасан. Ирээдүйд одоо өөрийгөө ямар байдлаар төсөөлж байна вэ? Одоо 5 жилийн дараах Мишель, 10 жилийн дараах Мишель ямар хүн болсон байх вэ? Яг 5 жилийн дараа гэвэл би 21 настай байна. Тэгэхээр оюутан л байна гэсэн үг. Тэгэхээр би яг 5 жилийн дараа бол өөрийгөө гадаадын тэр дундаа Америкийн их сургууль руу 100% тэтгэлэгтэйгээр л суралцаад төгсөх жилдээ орсон байна гэж төсөөлж байгаа. Тэгээд ойрын наан хэдэн жил болохоор тэр зорилгодоо хүрэхийн тулд хичээгээд хөтөл мөрслөөр л байна. За ер нь бол эсэгийг нь уншаад, за анкетын бүх юмыг нь бол уншаад багш нь чамайг юм тасралтгүй суралцах юм сонирхолтой охин байна гэж бол өөрийнхөө хувьд бол олж тодорхойлсон. За тэгэхээр суралцж байгаа хугацаанд маш олон шагналуудаас авсан байна. Тийм эсэ бичлэгийн уралдаанд хүртэл орж тэргүүн баригдсан байна. Тэгэхээр би чиний хувьд бичсэн эсэгийг чи уншаад бол маш их ном уншдаг хүүхд юм байна гэж бас тодорхойлсон. Тэгэхээр энэ дээр болохоор бас нэмээд ном уншиж мэдлэгээ их хөрөмтлүүлэх гэдгсэн байна. Тэгэхээр ном ер нь их сайн уншдаг уу? Яг үнэнгээ хэлээд би ном уншдаггүй. Гэхдээ сүүлийн үед ерөөс номны талаар мэдлэггүй байсан. Тэгээд яг энэ жилээс бол манай анги хуваагдаад тэгээд өөр анги хүүхдүүдээ ингээ орсон чи илүү сайн хүүхдүүдээ орсон болохоор ингээд би нэгээ таньж мэдээд суралцаад тэгсэн чи манай тэр нэг найз айгүй их ном уншдаг байхгүй. Тийм болохоор мэдлэг мэдээлэл ихтэй. Тэгээд би ном уншиж ямар гоё юм би нэг тийм цаанаас өөрөө өгөөжтэй тийм байна. Би өдийн 9-р анги олчоод ганц ширхэг бүтэн ном уншчаагүй гэж өөрийгөө амар зэмлэж ийсэн. Тэгээд одооноос ном уншихыг амар их хүсдэг. Ном уншина л гэж бодож байгаа одоо. За тэгэхээр чамд ийм бичгийн чадвар байгаа юм чинь хэрвээ ном сайн унших юм бол энэ чадвар чинь бас бүр илүү их хөгжих байх гэж бол багш нь бол бодож байна. Ямар мөрөөдөлтэй байна ирээдүйд тэгээд бас ямар мэрэгчлэлтэй болохоор бодож байна, төлөвлөж байна. Ямар их сургуульд орохоор одооноос бодож байгаа их сургууль хандлаар. Тийм. Миний мөрөөдөл болохоор зүгээр л яг Монгол улстай хэрэгцээтэй тийм нэг ирээдүйн хаач үедээ өвлөгдөхөөр тийм хэрэгтэй зүйлийг бүтээн байгуулах мөрөөдөлтэй. Зорилго маань болохоор яг тэр гадаадын шилдэг их сургууль тэр дундаа нөгөө нэг Америкийн топ 5 их сургууль байдаг та. Тэр сургуулиудын аль нэгэнд нь 100% тэтгэлэгтэйгээр ямар ч арга гэрээсээ төлбөр шаардаж ээжигээ зовохгүй. Тэгээд тэр сургуультаа суралцаад төгсчөөд тэр мэргэжлийнхаа дагуу эх орондоо хэрэгтэй зүйл бүтээе гэж зорддог. Дээрээс нь бас би сайн үйлс хийх амар дуртай. Хүмүүсийг баярлуулах. Тэгээд нийтийг хамарсан тийм сайн үйлсийн аян ч юм уу. Тийм зүйл том болоод айгүй олныг бүр жаахан биш бүр бүгдийг бүх нийтийг хамарсан тийм үйл ажиллагаа зохион байгуулъя гэж боддог. Ер нь өөрийнхөө хэмжээнд хийжсэн тийм ажил байна уу? Өөрийнхөө хэмжээнд ер нь л тэгээд хог байгаль орчны хамгаалах хог төгдөг. Хог төгөөд тэгэл ерөн хамгийн бусдыг баярлуулъя гэж боддог учраас нөгөө нэг бусдад урмын үг аягүй хэлэх дуртай. Ээж нь гарахт нүглөө юу гэж загсан? Мэлсэн. Би нөгөө нэг зорилгоо ерөөсө хүнд хэлэх дурггүй байхгүй юу. Тэгэхээр нэг бэлчихгүй юм шиг санагдаад би тэгээ эсээгээ бичих явцдаа би өөрөө л бичсэн. Хүнд ч хэлээгүй, ээжтэй ч хэлээгүй. Нэг тийм хүн цагаан ил ам хурчих гээд байгаа юм шиг ерөө хүнд хэлэх дурггүй байхгүй юу. Тэгээд яасан чи ээж өөрөө мэдсэн байсан намайг эсээ бичээд байна гэдгийг. Тэгээд өнөөдөр болохоор
би нэг ярилцлагатай гэдгсэн чинь за тэр ярилцлаганда сайн яваад ирээрээ амжилт гээл тэгсэн ээж мэдсэн байсан. Ер нь ээж нэг амар сайн мэддэг. За ерөнхийдөө бид нар ярилцаа дууслаа. Тэгээд олон хүүхдүүдийн материал ирсэн. Тэгээд бид нар өнөөдөр нэг хүүхдийг сонгоно. Маш их баярлалаа. За баярлалаа. За өнөөдрийн зүү хараагаас ирсэн, өөрөнгөөс ирсэн хүүхдүүд хоёр хүүхдээс нэгийг сонгох хэрэгтэй байна шүү дээ. Тэгэхээр гурлаа санал хураагаад алин дээр нь гэж бодож байна. Нэг хүүхдийн сонгоё. Одоо холоос ирсэнгээ өөрөнгөө сонголтой биш. Одоо эсэгийг хараад сая өөрсдөө ярилцсан юм чинь тий. Хамгийн чанартай хувцас сонгож өөрийн стил имижээ бүрдүүлэхийг хүсдэг эрчүүдтэй зориулсан Men's Fashion дэлгүүрийн мэдээллийг онцлог хүргэе. Men's Fashion дэлгүүр нь Герман улсаас 100% оригинал төрөл бүрийн эрхтэй хувцснуудыг оруулж ирэн зах зээлийн үнээс харьцангуй хэмдүнээр худалдаалдаг. Тус дэлгүүрт Lloyd брендийн хамгийн чанартай арьсан гутлнууд, Nike, Adidas брендийн Kate бүүзнүүд, Puma Polo брендийн малгай, футболкнууд, цамц хослол, арьсан бус хантаац гүрдгнүүд өнгө загварын өргөн сонголттой худалдаалагдаж байна. Мөн эрхтэй өмднүүд, свитер, пижакнууд өнгө загварын сонголттой тус дэлгүүрт бий. Бүгд Германаас ирдэг оригинал брендийн хувцсууд учраас илгээ сайн даадаг, маш чанартай ба уран дулааны уйлрал ирж байгаа тул хавар намрын уйлрал төмсгөл тохиромжтой шинэ бараанууд ирээд байгаа гэдгийг үзэгчдэд дуулгая. Та худалдаа авалт хийхийг хүсвэл их найд плазагийн 4-р давхар 423 тоотод байрлах Men's Fashion дэлгүүрийг зориорой. Утас 99 50 91 99 28 24. Шидэ гаргасан 2-1-ээр одоо нэг хүүхэд маань өнөөдөр сонгогдох ёстой байгаа гэдгийг мэдж байгаа тий. За тэгэхээр манай цэлмэг кибер сургуулийн одоо гүйцэтгэх захирал маань одоо хин энэ хоёр хүүхдээс маань хинэн шалгарсныг одоо хэлж батламжаа гардуулнаа. За Маш олон 300 гаруй материал шүүгээд за тэндээсээ дахиад дараагийн шатны цонх шалгаруулалтаа хийгээд хүүхдүүдэд бол маш цөөнөр нь бол сургууль дээр бол урьж авчирч бол ярилцуулж байгаа. За тэгээд Ариун Болор болон Мишель хоёроосоо бид нэр ярилцаж байгаад манай сургуульд 100% үн төлбөргөө суралцах хэм бичгийг бол гардуулахаар болсон. За тэр маань бол энэ тэтгэлэг төлбөрт за өөрийн чин хүсэл эрмэлзлэл авьяас чадвараараа бусдыг манлайлан оролцсонд явдал талархаж 100% үн төлбөргөө суралцах эрхэм бичиг гардуулваа гэдэг чинь. За энэ нөхөө эрхэм бичгийг бол Ариун Болортой гардуулж байна. За баяр хүргье. Тасралтгүй хичээнгүйлэн суралцаарай. Баяр хүргье. За баяр хүргье. За баярлалаа. за сэтгэлийн сансаа тий. За ингээд хамт оролцсон манай Мишель ч гэсэн аюу мундаг байсан. Ингээд бүтээр сая гадаа хүлээгээ суунхтаа ингээд хоорондоо ингээд ингэсэн болоо би эсэгээ ингэжсэн тэгжсэн ингээд ярилцсан. Тэгээ манай Мишель ч гэсэн аюу мундаг охин санагдсан. Тэгээд би бас бодохдоо ингээд дотроо ийм олон мундаг хүүхдүүдээс гарч ирж чадахгүй л даа гэж бодсон ч гэсэн ингээд энэ эрхэм бичиг авсан даа үнэхээр баяртай байна. Үннийг хэлэхэд Баярлалаа. сайн байсан шүү. Мишель минь гайгүй үстэй. Зүгээрээ. За дараагийн эрхийн бичгийг бид нар ярилцаад Мишельд ч гэсэн энэ боломжийг олохоор болсон байгаа. Эрхэм хүндэт Мишель таныг 2021 оноос 2022 оны хичээлийн жил нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулсан тэтгэлэг төлбөрт өөрийн чин хүсэл эрмэлзэл авьяас чадвараараа бусдыг манлайлан оролцсон явдал талархаж 100% үн төлбөргөө суралцах эрхийн бичгийг гардуулваа гэсэн мэн баярлж байна ч нүүнээс. За Юу вэ? за хаасан бэ? Юу? Таны хувьд хэнийг сонгоё гэж бодож байна? За миний хувьд бол Ариун Болорыг сонгоё гэж бол бодож байна. Ямар шалтгаанаар? За ер нь бол зорилгоо бол маш оновчтой бол тодорхойлсон. Бүх юм логик дараалалтай, эмгэгцэгцтэй байна. Тийм учраас би бол Ариун Болорыг сонгож байна. За өөрөө ч. За миний хувьд бол би бас Ариун Болорыг сонгож байна. За айгу хичээнгүү бас юм сурах сонирхолтой тэрэндээ яг хүрхийн төлөө бүгдийг ингээд анхаарч нас нүзээ суралцаа явж байгаа нь айгу их таалагдсан. Тийм болохоор Ариун Болорыг ирээдүйд жоохон том болоод ирэхээр тийм хүчрхэг эмэгтэй болох байх гэсэн тийм горилго бас хийж байна. За тэгвэл би ялагдлаа. Би Мишелийг сонгоцсон байсан. 2-1 боллоо тий. Маш их баярлалаа. Сандрууд хэлэхгүй олдохгүй байна. Би тэгээ ямар ч цаашдаа бол үнэхээр тасралтгүй хичээнгүйлэн суралцах авах гэж бид нэр үнэхээр итгэсэн учраас Мишельдээ бас энэ хөө эрхэм бичиг бас гардуулж байгаа шүү. Тэгээ дахиад бид нар бас нийгмийн хариуцлагын хүрээнд бол маш олон хүүхдийг бас сургуульдаа
тэтгэлгээр суралцуулахаар бол зорж болоод ажиллаж байгаа. Тэгэхээр энэхүү эхлэлийн маань түүчэн бол та хоёр маань бол байлаа. Тэгээ ийм үнэхээр мундаг хичээнгүй тасралтгүй суралцагчийн хүсэл эрмэлзэлтэй ийм хоёр охин хоёр сурагчийг сургуультай элсүүлэн сургаж байгаа даа. Бид хэд ч гэсэн үнэхээр их маш их баяртай байна. За тэгээ манай сургууль тавтай морил. Сургуулийн талаар товчхон хоёр хүүхдэд мэдээлэл өгчээ тий. За манай сургууль бол 2020 онд үүсгэн байгуулагдсан сургууль байгаа. За Монголын анхны технологийн бол сургууль. За технологи маань бол дотроо 3 төрлөөр бол задран болол хичээлдэг. Мэдээллийн технологи, техник болон электрон технологи, дизайн технологи гэсэн 3 үндсэн төрөл дээр нэмэгдээд бид нар математик, англи хэл, хятад хэлний гүнзгийрсэн сургалтыг бол явуулдагаараа бол даваа талтай. За гэхдээ бас мөн зөвхөн сурлагаар биш хүүхдүүдийг хувь хүний буюу soft skill талд нь бас илүү их анхаарч бол ажилладагаараас даваа талтай. За багш нар маань бол маш олон жил ажилласан юм дадлага туршлагатай хүүхдэд хайртай юм баг хамт олон бол бүрдсэн байдаг. За тэгээд манай хоёр сурагч маань бол эх хичээлийн жилээс эхлээд бид нар сургуулийн байраа өргөтгөөд 7 давхар сургуультай болж байгаа учраас 7 давхар сургуулийн шинэ анги тахимд бол суралцах нэ. Маш их баярлалаа. За Ариун Болор гэрээрээ нүүж орж ирэхлөө тий. Ээж рүүгээ ярих уу? Одоо та нүүхэд биелнэ гэд оцсон байгаа юу? Ярих уу? Одоо ярьж баярт мэдээд байгаа юу? Тий. Бэнэ. Ижээ гой мэдээд болгоё. Охин тэнцсэн шүү. Эзэднээс нэг юм асууя. Та хоёр ингээд намайг ингээд дараач энэ сургуульд орвол хот руу орж ирнэ гэсэн орж ирэх юм боос тэг хэврээ юм уу? За баярлаа. Би өөрөө сандраад. Бэн ээж тэнцсэн ээж. Тэнцсэн. Тий. Баяр үргэлж одоо тэг яа. Сайн байна уу та? Сайн байна уу? Мөрөөдлөлийн нэвтрүүлгээс байна. Таны ажил тавлаг уу? Тавлаг. За охин нь сургуульд тэнцсэн цэлмэг кибер сургууль 11 12 дугаар ангида 100% үн төлбөрөөр сурахаар болсон байна гэж баярт мэдээгээ ээжтэйгээ хуваалцаж байна. Баярлалаа. Хамт олон баярлалаа. Мондог шүү. Баяр үргэлж. Тийм үү? Тийм. За баярлалаа. Баяртай ээж. Ангийнхныгээ одоо шилжинэ гэхээр жахан тийм ээ нөө. Ангийнхнаа ер нь хэлэг байгаа юу? Гэхдээ манай анги өвчтөр ингээд би анги дээрээ уцар руу залхасан байхгүй юу. Тэгээд тэнцчлээ гэд тэгсэн чинь манай ангийнхаа ингээд намайг хэлэг байхаа шүү. Тэнцсэн мүү гэд тэгсэн. Тэгээд намайг гарч ирэхэд бүүнөр айгүй хөрхөн баяр үргээ амжилт гэд бүүнөр алгад ташаад гаргасан. Тэрэнд нь одоо айгүй их баярлж байна. Гэтэ дараа жилээс шилжиж ирэх болохоор зүгээр. За чиний хувьд ангийнх нь мэдээг байгаа юу? Мэдээг байгаа. Би өөрсдөө хэлээг байгаа. За амжилт хүсье. Хичээгээрээ. Баярлалаа. За үзэгчдээ мөрөөдлийн нэвтрүүлэг цэлмэг кибер сургалтаа хамтарсан тэтгэлэг хөтөлбөр маань амжилттай үргэлжилж байна. Өнөөдөр Өвөр Хангай аймгийн 12 сумаас ирсэн Ариун Болор охин, мөн Сэлэнг аймгийн Мандал сумаас ирсэн Мишель охиныг тэтгэлэгт хамрууллаа. Мэдээж тэр хоёрынхаа өмнөөс сэтгэл маш их хөдөлж байна. Нэг хүүхэд маань 2 жил үн төлбөргөө, за нэг нь 1 жил үн төлбөргөө энэ сургуульд элсэн орох нэ. Тэгээд нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажилласан цэлмэг кибер сургуулийн хамт олонд маш ихээр баярлж байна. Олон хүүхдийн хүсэл мөрөөдлийг биелүүлж агаад бид ч гэсэн хувьдаа баяртай байна. Ингээд эх 7 хоногт уулзтлаа. Түр баяртай.